Сайн мэцхан уу? Нэмлэн сурвалж зөвшлийн төгс эрхлэн дэлгэж буй. Хичээгийн бодлого болон бодолтой. Өнөөдөр болохоор дахиад физикийн бодлого байна. За, хичээгийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 2 юм бэ гэсэн чинь болохоор энэ ПВТ өгсөн тийм термодинамикийн бодлого байна, тийм. Итэй гэхээр болохоор энэ тиймийг тогтмол болон тодорхой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яхаа энэ дэр тодорхой хэмжээний идеал хий P0 даралтай, V0 эзлэгүнтэй, T0 абсолют температуртай. Абсолют температур гэхээр нөгөө кельвинээр тийм. Градус Цельсиус байх юм бол тэрэн дээр нь 273-ыг нэмээд тэдэн кельвин болно тийм. T0 кельвин T юу юм? Төлбөөс тийм үү? Ийм төлбөөс. За тэгээд даралтай болохоор энэ дээр тогтмол гэдэг нь тогтмол хадгалж агаад температурыг нь T болгосон юм байна. Тэгээд T нь болохоор T0-оос ихээр температур нь олсон юм байна тийм. За ийм төлөвлөгөө өөрчилжээ. Энэ үед идеал хийд гаднаас хийсэн ажлыг W гээ гэж байна. Энд дээр болохоор яхаа work done on gas by the environment гэхгүй. Энд дээр юу гаднаас хийсэн ажил гэж хэлээд байгаа шүү зөө. Тэгээ асуулт нь болохоор W нь тэгвэл яхаа ямар болох вэ? Им PVT-гээр илэрхийлсэн юм утсан маань тийм үү? За UV гэхээр бид нар болохоор юу бичиж болно те? P0 V0 тэнцүү nRT0 гэдэг төлөвийн төсөл бичиж болно. Энэ болохоор даралт маань эзлэгүүн маань энэ дэр молийн тоо R гэдэг нөгөө тогтмол тоогоо те. T0 нь болохоор абсолют температур нөгөө. Гэтэ бидний ийм хэрэгэлсэн ч гэсэн хариу маань болохоор угаасаа PV-гээр бичсэн байгаа юм чинь энийг нэг хэрэг байгаа юм да гэж. За тэнгуүтэй болохоор ажлын тухай ярихаар чинь те. Ажлыг хав Монгол болохоор A-гаар тэмдэглэж явж магадгүй. Энэ дэр болохоор W гэж тавьсан шахав те. За ажил хийдэг бол ерөөсөө PDV байх юм аа. Тэ ямар хэмжээний ажил хийсэн юм бэ гэж жижиг ажлыг аваад үзэрлээрээ ерөөсөө даралт тэгээд жижигхэн эзлэгүүний хөрөлт байхгүй. Тэгэхээр ажил тэнцүү одоо олоодох гэх юм болохоор интеграл PDV болчихно нэ. Энд дээр тэ W-гээр нь тавьсан болно. Интеграл PDV. Энэ нь юу болд юм бэ гэхээр график нь өөрөө P болон V-гээр өгсөн байх юм бол энэ дэр P нь болохоор нөгөө V-гээс хамаарал янз бүрээр өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ингээд явлаа гэхээр тэрнээс нь V-гээр нь интеграл авна гэхээр энэ төрсийн талбай болох хэвээр. Доошоо татаад те V-лүн татж агаад ийм төрсийн талбай. Энэ болохоор болно ажил гарч ирэх хэвээр байхгүй. Тэгсэн чинь манай тохиолдол дээр болохоор даралтыг нь тогтмол байлгаж байгаад төлөвийг нь өөрчилсөн гэхээр энэ дэр даралт нь тогтмолоор байна гэсэн үг шүү дээ. Даралт нь ингээд нэг тоо байсан бол тэр нь ингээд тогтмолоор өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгээд ингээд үсгээр PV дээр за энэ гэж хэлж болно тийм. Энэ дээр болохоор P0 нь хിവэрэ байгаа. V нь болохоор өөрчлөлтүүд нэг юм болсон гэхээр nRT болсон. Тэгвэл T нь өөрөө T0-ээс их гэж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үр журээс энэ доотлохын үр жур их байж тарахгүй юу? Тэгэхээр энэ урталт нь ч гэсэн бас яхаа энэ үр жур нь дээдлийнхаа үр журээс их байх хэрэгтэй буюу V нь ч гэсэн өөрөө өссөн байгаа. Тэгэхээр би энэ дэр анх энд байж байгаад V нь болохоор одоо энэ дэр нэг 2 гэсэн тоо байсан бол дараа нь 4 гээд их тоо болох хэрэгтэй тийм. Ишигээ анх байсан нөхцлөөсөө 2 дахь нөхцөлд ингэж явсан юм байна гэдгийг нь хэлж болно. Тэгээд энэ даралт нь болохоор тогтмолтой 100 паскал ч юм уу тоо байсан бол тэр паскалаараа хിവэрэ байсан. За энэ үед яхаа доошгоо зурсан талбай гэрээ зүгээр нэг юм болчихно зү. Тэгээд энэ дэр байсан даралтын утга маань болохоор P0 гэдэг угаасаа өгсөн байгаа. Анхны P0 даралтай байсан. Энэ дэр л анх P0 эзлэгүнтэй байж байгаа одоо ямар нэгэн V эзлэгүнтэй болсон гэх юм бол энэ төрлийн талбай гэхээр өндөр нь болохоор энэ уртчтай. Энэ чинь болохоор P0. 0-оос P0 хүртэл чинь P0 байна. Доотлох нь энэ дэр V, энэ дэр V0 гэхээр энэ ялгар нь л чинь те. V-гээс тэн V0. Энэ дэр одоо 10 гэсэн тоо, энэ дэр 3 гэсэн тоо авах юм бол энэ төрлийн талбай болох юм л энэний уртд чинь 10-аас 3 хасан шүү дээ тийм үү. Тэгээд энэ одоо манай төрлийн талбай буюу хийсэн ажил маань боллоо. Тэгээд W тэнцүү P0 V-гээс тэн V0 гэд бичсэн чинь манай хариун дээр болохоор байгаа юмнууд маань V гэсэн юм байхгүй байхгүй. Бид нар сая V болсон гिचий гэж хэлсэн шүү дээ. Бид нар төгсөн юм маань болохоор P0 V0 T0 тэгчээ T байгаад байгаа. Тэгэхээр энэ V болохоор арай өөр юмар илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг тийм. Эхний төлөвийн төсөл маань энэ байгаа. P0 V0 тэнцүү nR T0. Дараагийн төлөвийн төсөл маань P0 хിവэрэ тийм. Даралтаа тогтмол байсан PV тэнцүү nR T болсон. Гэт энэ ингээд хуваачи. Шууд хоёр төслийн хооронд хуваачи. Тэгэх юм бол урталт нь P0 V0 хуваах нь P0 V гэдэг P0-ийн дараа иччих. Арталт нь болохоор nR T0 хуваах нь nR T. Тэгэхээр энэ nR-ийн дараа иччих. Тэгэхээр юу юм? V-ийг хуваах нь V тэнцүү, T-ийг хуваах нь T.
Эндээс буцаад V-г ол гэх юм бол V чи энд байгаа хувааж байгаа нөгөө тишгээ харахаараа үржих болно. Гээд V0 дээр нь болохоор энэ T доор байгаа юм чинь нөгөө тишгээ гараад дээшээ орно. Энэ T-ний болохоор дээр исэн юм чинь нөгөө тишгээ гараад доор орно. V тэнцүү юм их юм байна. Бидний олсон ажил маань болохоор Px-ний V-гээс нь V0 болоо. Тэгэнгүүт Px-ний V-ийн оронд V0 тэг хуваах нь T0 гэчи, хасдаг нь V0 гэчи. Тэгэнгүүт энэ үжигдэхүүнд V0 энэ үжигдэхүүнд V0 байгаа юм чинь V0-ийг хаалтнаас гаргачих. W тэнцүү энэ P0 тэ P0 V0 халан дотор T хуваах нь T0 хасдаг нь 1 болчихоо. Тэгээд хариугаа харахаар болохоор T-ийн ч юм уу T0-ийн ч юм уу энэ бүр доор хуваараас нь гаргаад нь тэ. Тэгэхээр энэ дэр ижил хуваар өгч 1 гэдгийгээ 1-ийг хуваах нь 1 штэ гэж бодоод T0-ээр ижил хуваар өгчлөө. Тэгэнгүүт P0 V0 энэ дэр болохоор T-гээс хасдаг нь T0-тай. Тэгээ хуваах нь гэж жагаад ижил хуваар та тэ T0-тай. За ийм ажил гарч ирэх юм байгаамаа. Гэхдээ энэ дэр одоо нэг анхаарах юм байгаа нь бидний одоо нөгөө жижигхэн ажил тэ жижигхэн ажил гэж жагаад бичдэг PDV гэдэг. Ингэж олдог ажил маань болохоор хийн хийсэн ажил гэдэг гэнэ. Хийн хийсэн ажил. Тэнгүүтээ ингэж бодож байгаад яхих нөгөө PV графикаасаа энэ төрсийн талбай юм байна энэ гэдэг олцсон байгаа энэ ажил байгаа шүү дээ. Тэгээс нь тань л таа. W тэнцүү T-гээс нь T0 доороо T0 урталтаа P0 V0. Гэт энэ олцсон байгаа ажил маань болохоор хийн хийсэн ажил гэхгүй юу? Хийн хийсэн ажил. Бидний одоо нөгөө DA тэнцүү PDV тэ ажил гэдэг бол ерөөсөө яхаа интеграл PDV байт юм байна. Энэ нь болохоор PV графикийн төрсийн талбай байт юм байна гэж олдог ажил бол хийн хийсэн ажлыг олдог юм яагамаа. Тэгээ хийн хийсэн ажил нь юм байгаамаа. Тэнгүүд болохоор асуултан дээрээ асуултад хэлсэн маа байхгүй W-гаар юу тэмдэглэсэн бэ гэхээр хийн хийсэн ажлыг биш хийд гаднаас тэ орчных нь хийсэн ажлыг гаднаас хийсэн ажлыг нь W гэе. Тэгээ гаднаас хийсэн ажил энэ дэр ерөөсөө байхгүй байхгүй гэсэн чинь хийн хийсэн ажил нь юм байна гэхээр энэ дэр яаж хэлэх гээд байгаа гэсэн үг. Ингээд нэг хий байлаа. Энэ дэр нь гадна байгаа. Хий өөрөө гадагшаага хийсэн ажил нь юм байхгүй юу? Тэгэхээр гаднаас хийлүүд тэгвэл ямар ажил хийсэн юм бэ гэхээр энийг хасах тэмдэгтэй тавилах гэдэг байхгүй юу? Тэгээ хасах тэмдэгтэй P0 V0 T-гээс нь T0 хаваахан T0. Энэ зүгээр одоо яхаа А хүн Б хүн хоёр байлаа л та. А хүн Б хүн болохоор за нэг $200 өглөө гэж үдээ. Тэгэд Б хүнд бол Ад хэдэн доллар өгсөн юм бэ гэхээр хасах $200 өгсөн гэсэн үг. Гэдэг шиг тий. Энд дэр нөгөө хийн хийсэн ажлыг олцсон хат чанга асуух болохоор хийд гаднаас хийсэн ажил нь ямар юм бэ гэдээ бол хастай тавих гэдэг байхгүй. Хастай тавьчаад юмудаа энэ хас тэмдэгч нь болохоор энэ нэрийн баригсэлж шүү дээ. P0 V0 нэрийн баригслаад T0-аас хасдаг нь T болж байна тийм үү? Тэгээ хуваах нь T0. Гэхээр T0 нь урдаа орцсон. Энэ болж байна. Хуваах нь T0-тэй T0 нь урдаа орцсон. Гэхээр энэ хэрвээ бидний юм болохоор түрүүн хийсэн байснаар маань юм болохоор энэ авах гэдэг байхгүй юу? P0 V0 T-гээс нь T0 T. Энэ болохоор өөрөө хийн хийсэн ажил байх гэдэг. Тэгсэн чинь асуулт нь айгүй зовон. Хийн хийсэн ажлыг биш тий гаднаас хийсэн ажил нь ямар байсан бэ гэж асуусан болохоор хас тэмдэг тавьж нөгөөтгийг энийг сонгож гэж зөв хариулна гэсэн үг. Энэ ерөөс нөө чи зөвхөн физик хийж чаддаг байлаа гэдэг нэмэргүй заавал энийхэн өгүүлбэрийг нь уншиж ойлгож чадхаар хэмжээний англи эсвэл япон хэлтэй байх хэрэгтэй гэсэн юм шиг тийм асуулт байна. За тэгэл хариу маань болохоор тэгвэл нэг нь болж таарсан. Өгүүлбэр дээрээсээ те хийн хийсэн ажил гэхгүйгээр хийд гаднаас хийсэн ажиллаа гэсэн байсан болохоор нэг хас тэмдэгний зэрэг гарч ирсэн. Өнөөдөр шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол юм байна. Энэ итэ гэдэг үг болохоор нөгөө эхлээд яхаа тодорхой хэмжээний идеал хий байсан шүү. Гэвч дараа нь болохоор даралтыг нь тогтмолоор гэхэд бас хэрэглэгдээд байгаа юм шүү. Тэгээд тодорхой хэмжээний идеал хий байлаа, даралт нь байлаа, эзлэгэн нь байлаа, абсолют температур нь байлаа. Энэ төлөв байдлаар нэг ийм төлөөс дараагийн ийм төлөв рүү шилжчихээ хийсэн ажил нь байлаа гэсэн. Ийм үгнүүд байна. Энийг скриншот хийгээд зээлээд аваарай. Apply байлаа. Баярлалаа. Баяртай. Дараа дахин уулзцгаая.